Сүүлийн үед Монгол залуучууд Солонгос руу явж ажиллаж хөдөлмөрлөх сонирхолтой болсон. Энэ жилийн хувьд Солонгос улсаас 3000 ажиллах хүч авахаа манай улсад мэдгдсэн байна. Тэгэхээр бүртгэлийн ажлыг тухайн дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчлэлийн газар дээр энэ сарын 26-наас 28-ны өдрүүдэд хийх гэж байна. Иргэн та байнгын оршин суугаа хаягийнхаа дагуу харьяалагдах аймаг дүүргийн хөдөлмөр халамж үйлчлэгээний хилтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэлийн маягтыг бүртгэх газраас олгох юм байна. Бүртгүүлэгчид тодорхой дугаар бүхий нэг л бүртгэлийн маягт олгогдно. Буруу бичсэн тохиолдолд цайруулагч тууз ашиглан засвар хийж болох юм байна. Бүртгэлийн маягт дээр овог нэрийг англи хэл дээр зөв гаргацтай дармал үсгээр бичих ёстой. Овог нэрээ төрсөн огноо бичиг баримтын дугаар зөрөхгүй байх шаардлагатай юм а. Зөрсөн тохиолдолд бүгд найрамдах Солонгос улсын хууль зүйн яам Солонгосын хүний нөөц хөгжлийн албан Солонгост нэвтрүүлэхээс татгалздаг гэж байна. Одоо энэ Солонгос улсад одоо ажилд орсон Монгол иргэдийг аваад үсгэхэд бол 85% нь эрэгтэйчүүд байна. 15% хүрэхгүй нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр ерөнхийдөө бүгд найрамдах Солонгос улсын одоо ажил олгогч нар бол одоо эмэгтэйчүүдийг ажилд бас авдаггүй байна. Шалгалтын хураамж 30,000 төгрөг. Энэ мөнгийг хадгаламж банкны 100-200-22-222 тоод дансанд төлж баримтыг бүртгүүлэхдээ заавал авч очих юм байна. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд орж Солонгосын хүсэлтэд иргэд 18-аас 39 настай байх ёстой. 1971 оны 9 сарын 5-наас 1993 оны 9 сарын 4-ний өдрийн хооронд төрсэн байх ёстой юм а. Мөн хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгосоос албадан гаргах буюу энэ улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байхыг шаардж байна. Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх ёстойг ч мөн санууллаа. Энэ жилээс эхлэн Солонгост ажиллаж байгаа иргэд мэргэжлийн үнэмлэхтэй болж байгаа нь давуу тал юм а. За Солонгост ажиллаж шилгээх асуудал төрийн байгууллага шилжиж нийгмийн байгууллага хөдөлмөрийн яам Солонгосын хөдөлмөрийн яамтай гэрээ байгуулсны дагуу цаашдаа бол Солонгост хөдөлмөрлөж байгаа иргэдийг гэрээгээр хөдөлмөрлөгч иргэдийг тэнд нь сургалтанд хамруулах. За үйлдвэрлэл дээр мэргэжлийн ажил шаардсан үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг мэргэжлийнхэн дагуу буцах үед нь сургалтанд хамруулад сертификат олгож явах талаар манай хоёр яамны хооронд гэрээ хэлцэл хийх судлах ярилцах ажлууд явагдаж байна. Шалгалт авах болон дүнг гаргах ажлыг Солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэх юм байна. 80-аас дээш оноо авсан шалгуулагчдаас хамгийн өндөр онооны дүнгээр нь байр эзлүүд нь жагсааж эхний 3,000 шалгуулагчийг тэнцвүүлэх юм а. Хамгийн дээд оноо нь 200 байх ёстой. Энэ онд зөвхөн үйлдвэрлэлийн салбарт ажилчин авах захиалга иржээ. Шалгалтын тэнцвэслийн шалгалтын онооны хүчинтэй хугацаа шалгалтын дүнг зарснаас хойш 2 жил буюу 2011 оны 9 сарын 19-нээс 2013 оны 9 сарын 18-ны өдөр хүртэл хүчинтэй байх юм. Өнгөрсөн онд шалгалтын тэнцсэн хэрнээ Солонгосын талаас сонгогдоогүй 812 иргэн байгаа. Энэ хүмүүсийг яах ёстойг хөдөлмөрийн төв биержин захирал дараах үгээр тайлбарлаж байна. Одоогийн байдлаар 10 оны шалгалт өгөхөд тэнцсэн хүмүүсээс 812 хүн нээлттэй бирж дээр байршсан байж байна. Эдгээр улсуудыг цааш нь үргэлжлүүлэн тэр тодорхой хугацаануудыг дуустал сонголт хийлгүүлнэ. Иргэдтэй хэлэхэд бүртгүүлж өгнө. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд оруулж тэнцвүүлж өгнө гэсэн хувь хүнд хуурам мэхлэгдэж болохгүй маа. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд тэнцэх нь Солонгост ажиллах баталгаа болохгүй. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд тэнцсэн иргэдийн дараагийн шалгуур нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээ байдаг юм а. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй бол элэгний БЦ вирус, доох, тэмбүү, сүрээтэй бол таны нэр бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөрийн биржид байршихгүй маа. Мөн шалгалтын болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хураамж буцаан олгогдохгүйг хэлэх байна. Солонгосын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулснаар Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүй. Зөвхөн Солонгосын ажил олгогч таныг сонгосон тохиолдолд хөдөлмөрлөх эрх тань үүсэх юм. Шууд Батгшиг Баатархуу нар мэдээллээ.